Европ бас дүүрэн хууль бус цагаачтаараа болцсон тийм ээ. За өөр ямар улс хууль бус, хууль ёсны цагаачтад дүүрсэн бэ? Дараагийн юм иргэдийн бослого. Бор хар арьстай янз бүрийн одоо тийм Мексикийн туг байна уу, Энэтхийн туг байна уу, Пакистаны туг байна уу, Шри-Ланкагийн туг байна уу, хамаагүй, Бангладешийн туг байна уу, хамаагүй. Дараагийн бослого хаана гарч ирэх юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. Өчтөр хэлжсэн Европ болно. Дараагийн юу юм бэ гэх юм бол маш ойлгомжтой. Идрата чи Америкийн тухай юу ч мэдэх үү, Америкт байж үзсэн юм уу, амьдарч үзсэн юм уу, чи яг юу яриад байгаа юм бэ? Америкчууд хоорондоо иргэдийн дайн ерөөсө хийхдэггүй. Энэ иргэдийн дайн ерөөсө биш ээ. Энэ зүгээр хүмүүс өөрийнхөө адсж байгаа л амьдралынхаа төлөө тэмцэж байгаа. Бла 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 бла. За, энэ бослого, энэ insurrection тэ энэ гэмт хэрэгтнүүд одоо Texas мөчлөө бас нэвтэрчлээ. Нэг хоёрыг өчтөр шүн болсон Texas Austin хотод болж байгаа. Бас дахиад энэ Мексикийн туг хаасайгүй бослого болж байгаа. Сонирхолтой юм бэ гэх юм бол одоо цагдаагийнх юу ашиглаж байгаа юм бэ гэх юм бол газ ашиглаж байгаа, эрзийн сум ашиглаж байгаа, морь адуу гих мэд шиг ашиглаж байгаа. За. Тэгээ энэ самбарууд нь хаанаас гарч ирдэг юм? Энэ хүмүүс нь яагаад юм их завтай юм бэ? Төлбөртэй жигсдэг хүмүүс юм биш үү? Монголд бас хаасайгүй явж байгаа шүү дээ. За. Тэгээ Монголд ийм жигсдэг хүмүүс цалинтай учраас Америкт яагаад цалинтай болохгүй гэж. За. Тэгээ цалингаас гадна тоноглолцсон хүмүүс байгаа. Бамбаатай, самбартай. За өөр юу байгаа юм бэ гэх юм бол энэ цагдаагийнхан ашиглаж байгаа газны эсрэг, тийм газны маск. За. Жишээлбэл энэ байна. Хямдхан биш. Тийм $200 долларын үнэтэй UVX Bionic Shield. Юунаас хамгаалдаг юм бэ гэх юм бол тэр tear gas нэг газнаас хамгаалдаг. За. Зүгээр Мексик хүмүүсийн төлөө тэмцмээр байгаа хүмүүс $200-300 энэ дээр зарцуулах байх. Хин энэний төлөө юм зарцуулах юм бэ гэх юм бол өөр хүний мөнгөөр тоглож байгаа хүмүүс энэ газын маск худалдаж аваад бусдаа өнгөд тараах байх. За хэдүүлээ харцгаая. Earlier in the day where you have the different organizations that are карт уншигчинд байна уу? Тэ? Маск худалдаж авмаар маск зарна гэсэн зар ерөөсөө байхгүй. Тэ? Меню байхгүй, QPay гэсэн юм байхгүй, юу ч байхгүй. А зүгээр машины араас өнгө тарааж ийм үнэтэй хэрэгслэе. This is more she said organic and maybe that's what you're seeing there. I'm hoping that is. За тэгээ энэ organic гинэ. Зүгээр хүмүүс тэмцмээр байгаа учраас ингээд тэмцэж байгаа. Тэгээ хүмүүс зүгээр Герман дотроо байгаа $200-300 үрээ хүмүүс зүгээр энэ газны маск худалдаа авчдаг. Are those masks of some sort? Are those gas masks? Одоо энэ хэвлэл мэдээллийн энэ маск юм уу үгүй юу энэ organic бослого юм аа зүгээр ард түмэн жигнэсээ босч байгаа юм аа. Look like food. Yeah, those are looks like masks. Yeah, no, those are masks. Yeah, so people are prepping for some sort of altercation. За тэгээ people are prepping for some kind of altercation гэдэг чинь хүмүүс тэ цагдаагийнхантай үзэлдэхээр бэлтгэл хийж байгаа. With police as we speak. Yeah, yeah. This is a different scene than what it's intersection like us. Yeah. Тэгээ энэ маскыг хэн авч өгч байгаа юм болов? Тэ? Яагаад ийм юм хийгдэж байгаа юм бэ? За арга хэмжээ ерөөхдөө Donald Trump ба түүний засгийн газар авч байгаа. Тэгээ Gavin Newsom дахиад паниктад байгаа. Gavin Newsom дөнгөж ямар мэдээлэл гаргасан бэ гэх юм бол Америкийн засгийн газар дахиад 2000 Marines цэргийн албахан явуулж байгаа. Тэд нар одоо Калифорни руу яваад эхэлсэн. Бамбаатай, Хамвитай, буутай, сумтай. За. Гэхдээ энийг айгүй болгоомжтой ашиглаж байгаа. Тэгээд нэг сонирхолтой юм байдаг шүү дээ. Дайсан чинь алдаа хийгээд байгаа юм бол бити зогсоо. Тэ? Дайсан чинь өрсөлдөгч чинь алдаа хийгээд байгаа юм бол бити зогсоо. За. Тэгээд энэ Мексикийн туг хисээд байгаа. Цагдаагийнхан алдчихж байгаа, дэлгүүрийг хоослож байгаа. Гал тэ машинуудыг ингэ сүрүүлж байгаа хүмүүс ингээд тэр бичлэгийг ингээ олон нийт сошиал медиа дотор ингээ задарч байхдаа Gavin Newsom буюу Калифорни мужийн засаг дарга засгийн газар Лос Анжелес хотын засаг дарга эндээсээ оноо авч байгаа юм бол үгүй. Ард түмний юусаа дэмжихгүй байгаа энэ бослогыг ерөөхдөө эсрэг байгаа. Гэхдээ Donald Trump аягүй сэргэлэн. Окей. Тэ? Та нар 2 3 4 хоног солиор тэ? Дараагийн сонгуульт дээр надад зэвсэг өгч байгаа юм байна. Ард түмэн та хэдийн эсрэг сэрж эхэлж байгаа юм байна. Тэгээд нэг томоохон асуудал байгаа. Яагаад энийг хүлээн зөвшөөрч байгаа юм бэ? Яагаад энэ хууль бусаар хүмүүсийг Америкаас хөг гаргахын
эсэргүүцэж байгаа юм бэ гэх юм бол айгүй энгийн нэг тайлбарлал. Энэ байна заяа. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fucking Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл Idrotsicom-оос за тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idrotsicom тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Калифорниас 740 мянган хууль бус хүмүүсийг хөөгөг гаргачих юм бол окей. California's the state of California. California мууч нэг их хурлын гишүүний суудлыг алдна. За яагаад хэдэн зуун мянга хэдэн сая хууль бус хүмүүсийг оруулаад ирсэн бэ? Тэд нэр ерөнхийдөө хэнийг сонгох юм бэ гэх юм бол өнгөө юм өгдөг хүнийг сонгоно. Иргэншлэлийг амладаг хүнийг сонгоно. Тэ хоол халамж гих мэдшин юмыг амладаг хүнийг сонгоно шүү дээ. Тэр юу юм бэ гэх юм бол арчилсан нам. Демократ нам. Демократ нам яагаад өөрийнхөө улсаа сүрүүлж байгаа юм бэ? Яагаад хууль бус гэмт хэрэгтэн иймэрхүү хүмүүсийг оруулаад ирж байгаа юм бэ гэх юм бол сонгуул эрх мэдэл. Тэгээ яагаад энэний эсрэг тэмцээд байгаа юм бэ? Яагаад ийм тэнэг гарууд юм бэ гэх юм бол цаана эрх мэдэл. Окей. Тэгээ сонирхолтой юм энэ эрх мэдлээ тий илүү том болохын тулд дараагийн сонгуульт дээр илүү амжилттай байхын тулд тэгээ хүмүүст ийм газны маск тараахын тулд тэгээ сонирхолтой яг энэ машин ундаг хүний нүүрэн гараад ирсэн. Энэ дураг өөрөө маск зүгээгүй тэгээд машиныхын дугаар нь бас ил болцсон, энэ хүний нүүр нь бас ил болцсон. Энэ хүн зоолттой шоронд явнаа. Тэгээ шоронд явсны дараа байцаалт эхлэн хин энэ маскны төлбөр төлсөн юм бэ? Би нэг урьдчилан байдлаар таамаг гаргачихсан заяа. George Soros ба түүний бүтгүү дураг хүүхэд. Окей. За хинтээ энэ зургийг авахулсан байгаа юм бэ гэх юм бол George Soros-ийн хүүхэд нь George Soros юу гэдэг юм бэ гэх юм бол маш олон төрийн бус байгууллагын одоо төрийн бус байгууллага. Монголд бас яг адилхан тий веранда хоолны газрын хажууд тий Chojin Lam музейгийн эсрэг талд тий George Soros-ийн төрийн бус байгууллага бас тэнд байгаа. Окей. United юу тэнд юу хийж байгаа юм бэ гэвэл бүү мэд. За гэхдээ Калифорнид юу хийж байгаа юм бэ гэх юм бол ерөөхдөө маш ойлгомжтой. Энэ Soros-ийн гэр бүл хүүхэд нь George Soros өөрөө энэ Gavin Newsom-тэй амар ойрхон, Obama-тай амар ойрхон, Peter Schiff-тай амар ойрхон, Joe Biden-тай амар ойрхон, Kamala Harris-тай амар ойрхон. Ерөөхдөө энэ Nancy Pelosi, Hillary Clinton ерөөхдөө энэ ард түмнийхээ эсрэг үйлдэл хийж байгаа, гэмт хэрэгтнүүдийг оруулаад ирж байгаа, хүмүүсийг шоронд хийхгүй байгаа. Хулгайгийн хязгаарыг $900, $1000 болсон. Одоо энэ нийтдээ заяа. Та нар Калифорниад хулгай хийгээд, тэгээ хулгай хийсэн бараа $900-аас доош байх юм бол гэмт хэрэгтэн биш. За цагдаа тоохч. Тэ. Дэлгүүр дотор та хүснээрээ хулгайж болно. Ганцхан анзаарах ёстой, эсвэл анхаарах ёстой юм юу юм бэ гэх юм бол $900-аас дээш байж болохгүй. Тэгээ $900-аас доош юм хулгай хийх юм бол цагдаа та хэдийг ингээ баривчлаад авсан ч шорт хийхгүй. Ямар ч хариуцлага байхгүй. За хэн ийм юм болгосон бэ гэх юм бол энэ Калифорнигийн тий улс төрчдийн болгосон. Хэн ийм санхүүжүүлсэн бэ гэх юм бол энэ George Soros. Тий жинхнээсээ Америкийг үзээ яддаг хүмүүс. За тэгээд эх орноос илүү мөнгийг хайрладаг хүн ямар төрлийн хүн юм бэ гэх юм бол манай улс төрчнөр. Тийм ээ. Тэгээ энэ самбрууд нэг юм байна. Тэгээ өчтөр хэлчихсэн те Party for Socialism and Liberation гэх мэт чинь бас нэг төрийн бус байгууллага. Ямар учиртай юм бэ? Хаанаас санхүүжилт авч байгаа юм бэ? Ганцхан George Soros юм уу гэх юм бол үгүй. Танилцаарай. Neville Roy Singham. Окей. Бараг тэр бомбтон гарав. Окей. $100 сая дээш. Капитализмын доор энэ хүн ерөөдөө хэдэн зуун сая доллартай болсон. Software хэрэгсэл зөвлөх баба. За тэгээ өөрийнхөө компаниа $780 сая 2017 онд нэг хөрөнгө оолтын санал руу зарцсан. За Шри-Ланкагаас гаралтай ядуу хүн байсан гэхдээ American Dream-ийг хөөгөө явсараад хөдөлмөрлсөөр агаад баг тэр бомбд шахах хүн болцсон. Одоо юу хийж байгаа юм бэ гэх юм бол Maoist заяа. Socialist тэгээ хэнийг санхүүжүүлдэг юм бэ гэх юм бол яг ийм хөдөлгөөнийг санхүүжүүлдэг. За
Elias Rodriguezтэй хамт ажилладаг. За тэгээд funded by socialist multimillionaire Neville Singham. За Neville Singham ерөөдөө хинтэй холбоотой юм бэ гэх юм бол Party for Socialism and Liberation, the Answer Coalition. Answer Coalition юу юм бэ гэх юм бол төрийн бус байгууллагын цуглуулга. За USAID. Тэ? Department of Homeland Security, гадаад хэргийн яам, дотоод хэргийн яам гэх мэтчлэн Joe Biden-ийн засгийн газрын үеэр эдгээр бол бурзаалсан. $100,000 авсан. За одоо Donald Trump Department of Homeland Security гэсэн агентлагийг ашиглаад Калифорниа мужийг хамгаалж байгаа аврах гэж үзэж байгаа. Гэхдээ Donald Trump засгийн газрын авахаас өмнө Department of Homeland Security одоо их орноо хамгаалах агентлаг хэд мөнгө өгчээсэн бэ гэх юм бол Coalition for Humane and Immigration Rights. Churla гэсэн товчлууртай. $250,000 энд өгсөн байна. $250,000 энд өгсөн байна. За, энд юу өгсөн бэ гэх юм бол $33 сая өгсөн байна 2023 онд. 2022 онд $12 сая өгсөн байна. За, тэгээ энэ бас нэг сонирхолтой хуулга юу юм бэ гэх юм бол George Soros Fund Management, Alexander Soros, George Soros Fund Management, Soros Fund Management, Jeffrey Soros, Alexander Soros, Soros Fund Management гэх мэтчлэн. За хэнд өгч байгаа юм бэ гэх юм бол $12,000, Gavin Newsom $12,000, Gavin Newsom $6,000, Newsom 5,000, 3,000. Тэ? Тэгэхээр 500,000, 250,000, 250,000, 28,000, 28,000, 25,000, 21,800, Gavin Newsom, Soros. За. Тэгэхээр сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Soros энэ улс төрчтэй ханиу өгдөг. Окей. За тэгэхээр яам агентлагууд эргүүлээд George Soros ба энэ тэ Neville Roy Singhamтэй ижилхэн зорилготой хүмүүсийн төрийн бус байгууллагт эргүүлээ ханд өгчдөг. Гэхдээ хэд нуглаа. Юу гэсэн юм бэ гэх юм бол окей bro. Чи манда тэ хэдэн сая доллар өгчих. Би засаг дарга болчихъя. Засаг дарга болсныхан дараа би чиний төрийн бус байгууллагууд руу ханд өгчээ. За. Тэгээ энүүгээр хэдүүлээ юу их юм бэ гэх юм бол хууль бусаараа баахан хүмүүсийг оруулаад ирчихин. За тэргээр юу их юм бэ гэх юм бол Калифорниа мужийн, Texas мужийн, тэ Washington мужийн хүн амыг өсгөчий. Хүн амын тоо өссөнийхэн дараа манай энэ мужууд илүү их хурлын судалтай болно. Тэргээрээ бид нэр хуулиудаа батлана. Тэгээ чи хүссэн хуулиудаа оруулаад ир бид нэр дэмжичнэ. Тэгээ жил болгон чи юу гэсэн юм бэ гэх юм бол манда ханд өг. Тэ би түргээр сонгуулаа санхүүжүүлье. Тэгээ би чамд эргүүлээд сайхан төрийн бус байгууллага руу ханд өгчнө. Тэргээрээ чи дамжуулаад юу хийн үү? Надад хамаагүй. Гэмт хэрэгт нь маск тараана уу? Бамба тараана уу? Тэ хүмүүсийг ажилд аавна уугүй юу? Надад хамаагүй. За. Европ бас дүүрэн хууль бус цагаачтараа болцсон. Тийм ээ. За өөр ямар улс хууль бус, хууль ёсны цагаачтад дүүрсэн бэ? Дараагийн юм иргэдийн бослого. Тэ бор хар арьстай янз бүрийн одоо тийм Мексикийн туг байна уу, Энэтхийн туг байна уу, Пакистаны туг байна уу, Шри-Ланкагийн туг байна уу, хамаагүй, Бангладешийн туг байна уу, хамаагүй. Дараагийн бослого хаанд гарч ирэх юм бэ гэх юм бол амар ойлгомжтой. Өчтөр хэлжсэн Европ болно. Дараагийнхан юу юм бэ гэх юм бол маш ойлгомжтой. Тэгээд энэ та зүгээр нэг айгүй энгийн чарт үзүүлж байна. Канад улсын тий цагаачдын урсгалын өсөлт. За тий жоохон зум ин хийчихье заяа. Окей, жоохон зум ин хийчихье. Тийм ээ. За 1950-аас 2020 он хүртэл заяа. Жилд за нэг ойролцоо 50-аас 200 мянган цагаачдад орж ирдэг байсан. Окей. За. Тэгээ хизэнээс өсөд эхэлсэн бэ гэх юм бол Justin Trudeau тий тэр лузер ирэх байрсныхан дараа энэ пуужнаад эхэлж байна. За 2022, 23 он, 24 он тий net migration цэвэр цагаачдын өсөлтийн тоо 200 мянгаас 2,500 өссөн. За. Тэгээд эдгээр бас дэлгүүрүүдийг хоослно, эдгээр бас тоосох шиднэ. Эдгээр бас масктай, бамбатай цагдаагийнхаа эсрэг тэмцэнэ.
Канадчууд яагаад энийг хийж байгаа юм бэ гэхмэл Калифорни мужтай, Вашингтон мужтай, Texas мужтай бас яг адилхан. Тэ? Хүн амын тоо өсгий, судлуудаа томруулъя, энүүгээрээ хууль гаргая, хуулиа батлая, мөнгө угаая. Тэ? Тэгээд socialism, Marxism энэ ерөөхдөө хүний эсрэг улс төрийн тогтолцоо руу шилжүүлэх ажлуудаа маш эрчимтэй хийж байгаа. Тэгээ ашгүйдээ Donald Trump энийг одоо зогсоож байгаа. Тэгээ ашгүйдээ Америкийн ард түмэн сэрж байгаа. Тэгээ телевизээр өдөржин энийг харж байгаа. Лос Анжелес хот юу болж байгааг харж байгаа. Тэгээд нүдэн дээр нь oh my god бурхан мэнэ бид нар ямар том алдаа хийсэн бэ? Ерөөдөө энэ солигдох хэрэгтэй байна. Тэгээ би та хэд амлчих заяа. Нэг юм уу хоёр сонгуулийн дараа Калифорни муж демократ намынхан байха болчихно. Хүмүүс сэрнэ. Заяа. Дэлгүүр ажиллуулж чадахгүй байна. 8 нэрийн дэлгүүрч ажиллуулж чадахгүй, үргэлж хулгай орно. Тэгээ аюулгүй амьдралын баталгаа байхгүй болчих юм бол хүмүүс нүгөө явчихна. Эсвэл нүгөө явж чадахгүй юм бол өөр зэсэг даргасал сонгоно. Тийм болтугай.